Яг зүгээр энэ хариултуудад явж байхад албаны хүмүүс ингэж юм л да. Одоо л дэлгэрэнгүй ярихгүй болохгүй гэд. Одоо биш үг нь өмнө нь дэлгэрэнгүй ярьж, ойлгуулж энэний ач холбогдол за энд нэгдсэний сөрөг болон давуу талыг бид нар олж авахын тулд ямар бэлтгэлтэй байх ёстойг хувийн хвшилтэйг нь таниулж явах ёстой байсан. Хувийн хвшилтэй бэлтгэл хангах хугацааг нь өгж явах ёстой байсан. Гэтэл өнөөдөр хувийн хвшилч эсэргүүцээд шүү дээ. Тэгэхээр энэ дээрээс танхим нэг байр суурь бас хэлчих зүг баг. Тэгэхээр одоо дэлгэрэнгүй юм биш. Аливаа шийдвэрүүдийг боловсруулж оруулж ирэхээс өмнө дэлгэрэнгүй ярьж нуудаг биш. Хин нэг дарга нарын хоорондын ярьсан зүйлийг болцсон мэтээр ингээд бас ярьдаг байдал руугаа хэдүүлээ одоо болмоор байна. Яг үндэ хэлэхэд энийг нэг дэлгэрэнгүй ингээд олон нийтэд хилцүүлээд ийм нөхцөл байдал байна шүү. Шин зах зээл рүү бид орох хэрэгцээ байна гэдгийг таниулж исэн би одоо хилцүүлэг уулзалтуудыг ер нь том цөөхөн санаж байна. Ерөөсөө л энэ бидний алдаа, хандлагын алдаа. Өнөөдөр яг гишүүдийг буруутгаа ч юм уу ингээд ах биш. Гишүүд ч бас боломжлоод байгаа байхгүй. Ягаад тэгэхээр адилхан олон нийтэд адилхан мэдээлэлгүй байна. Тэгээ эдийн засгийн ийм амаргүй за эргээд энэ дид үстийн хомсдол хүртээмж байхгүй энэ үе дээр манай аж ахуйн нэгж байгууллагуудын том зах зээл рүү хэр орох бэлтгэлтэй байд юм бол доо. Энэ дээр одоо яг албаны байр суурийг хилээч. Хичнээн аж ахуйн нэгж байгууллага хичнээн нэгж төрлийг ерөн оруулах бэлтгэлийг ерөн хангаж байгаа. Зүгээр тэр 360-аад гэдгийг бол ерөнхий багцаагаар хэлж болно. Гэхдээ яг бодит одоо яг энэ зах зээлийг нээчүүл давуу байдлыг олж авах хичнээн аж ахуйн нэгж байна. Тэгээ би яг зүгээр эдийн засгийн хөгжлийн яамны сайд байгаа дээр бас жоохон боломжтой юмэр байна. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал зах зээлийн багц хамжаасаа шалтгаалаад яг зүгээр монопол талдаа ч юм уу байж магадгүй бах. Энийг бид зөв болгох нь зөв. Тэгэхдээ өнөөдөр бизнес хийж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудаа та нар бол картел, хууль тачнар ийм залхуу гэж хэлж болохгүй. Энэ бол одоо тун болгоомжгүй үг. Өнөөдөр эдийн засгийн одоо хөгжлийн зөвлөл дээр та нар зэрэгцээ сууж идэм байл шүү дээ. Та яг энэ үгээ өөдөөс нь алж жаад хэлэх ёстой байхгүй. Одоо залхуургүй манггүй байна. Тэгвэл эргээд нэг зүйл байна. Энэ хилцээрт ороод одоо бид хичээх ёстой гэд. Бид дэгдэг зүйлийг хоёр хувааж үзэх ёстой. Нэгдүгээр бид дэгдэгт төр байх ёстой. Бид дэгдэгт хувийн хвшил байх ёстой. Хувийн хвшил яг бэлэм одоо оролдоод үзэх боломж байхад төр харин бэлэм байна уу? Бид нар одоо боловсон хүчний одоо тэг хомсдлыг нь шийдэж өгч чадж гин үү? Дид үрцийн одоо хүртээмжийг нь цахилгаан дулааныг нь татаж өгч чадж гин үү? Энэ бүх зүйлүүдээсээ бодоход магадгүй энэ одоо 3 жилийн төр хилцээр чинь 30 жилийн одоо гамшиг болох үед гэдэг л одоо боломжлыг зүгээр яриад байгаа байхгүй. За дээрэс нь яг зүгээр 2009 он зүгээр засгийн газрын ганц шийдвэр байдаг штэ. Малын түүхийн эдийг экспортыг зогсоох, баригдаагүй аж үйлдвэрийн парк зориулж. Тэгээ өнөөдөр малчдыгаа ядуу сэтгэлгээнд байлгах хамгийн том бодлого тэндээс л эхэлж ирсэн. За танхимаас бол ерөөхдөө зарчмын хувьд бол дэмжиж байгаа. 3 удаагийн томоохон хилцүүлгүүд бол хийсэн. 23 онд нэг хилцүүлэг 12 дугаар сард, 24 онд 5 сард нэг хилцүүлэг. Яг энэ Евразийн эдийн засгийн хилцээрийн төр хилцээрийн төслийн талаар бол 12 дугаар сард бол томоохон хилцүүлгүүд бол хийсэн байгаа. Тэгээ түрүүн яг манай нөгөө Ганбаатараас гишүүн дурдчихжээ. Энд бол бид нар зөвхөн нөгөө топ 100-аас илүүтэй дунд жижиг бизнес эрхлэгч, экспортлогчдыг илүүтэй оролцуулсан байгаа. Мөн танхимын болон танхимын бус гишүүдийг те яг нь эргээд нөгөө танхимын статистикийг харахаар бараг 70-аас дээш экспортлогч маань бол дунд жижиг бизнес эрхлэгчид байгаа. Тийм учраас ерөөхдөө хувийн хвшлийн мэдээч хэрэг бид нар нөгөө нийт төлөөлж байгаа учраас те том болон жижиг дунд те зарим одоо гарааны бизнес эрхлэгч гэсэн цахим худалдаа e-commerce-оор экспортлоод эхэлсэн байна. Тэрийг бол бид нар Европын холбооны төсөлтэй эргээд хөрөнгө оруулалт худалдааны агентлагтай ингээм хамтраад хийж байгаа. Гол эргээд хэлэх нэг л статистик байгаа те бид нар урд төршөөсөө бараг 90% нь экспортод явж байгаа. Евразийн эдийн засгийн холбооны 5 оронтой 0.17% хүрэхгүй байгаа шүү дээ тий. Энэ дээр та хэд маань бас ингэж анхаарч үзээрэй. Өөрөөр бид нар эдийн засгаа экспортод төрөлжүүлээ. Эргээд манай экспортлогчид гол тулгарч байгаа асуудал бол худалдааны санхүүжилт болон төслийн санхүүжилт байгаа. Тийм учраас бид нар сая хөгжлийн банктай одоо хилцүүлэг хийгээд хөгжлийн банкны чиглэлийг илүү ялангуяа уул уурхайн бус экспортыг дэмжих зорилтод одоо санхүүжилт хоёрдугаарт бүрэн циклээр нь экспортлон зориулсан үйлчлэгийг дэмжих бүрэн циклийн төслийн санхүүжилтийн одоо шугамыг нээхээр бол хамтын ажиллагааны гэрээ байгуулад ажиллаж байгаа. Баярлалаа. Ер нь бол яг ажил хийж байгаа хүмүүс бол дэмжиж байгаа.
Би түрүүн тэр нөгөө монопол эдийн засагтай гэдэг манайх цэвэр уул уурхаар хазаацсан шүү гэдгийг хэлээд байгаа юм шүү. Тэгээд нөгөө зах зээл нь жоохон босоогүй учраас тэнд олигопол маягийн юм байна гэж хэлж байгаа шүү. Түүнээс би хувь компани руу ерөөсөө дайрсан юм баг. Сайн зураг гишүүн тэрийг ойлголтын алдаа байвал засараад. Хоёрдугаарт их 30 жилийн гам шиг би энэ Евразийн хэлцээрийн тухайар гадуур айхтар болгоомжлол айхтар ухаалаг мэдээллүүдийг аюу их харж байна. Гэхдээ жоохон тийм зүгээр би арчилсан намынхандаа жишээлбэл хэлж байгаа. Арчилсан нам одоо жишээлбэл нэг хөршөө үүсгдэг нам байж болохгүй шүү дээ. Тэгэх юм бол энэ хөршийг дэмждэг нам гэдээ төрчүүл бид яах юм? Тэрнтэйгээ хэрүүлхийгээ суугаад байгаа юм. Би яг зүгээр ерөн аливаа зүйлийг би одоо урд тойр төршийг нэг их уянгалал миний ах за урд төршөө миний дайсан гэдэг энэ уянгалал зогсох үед бас жоохон бодиттой нүдэ нэх баг. Ерөн зүгээр төрийн институт яг энэ нүдээр харах хэрэгтэй. Тэгээ энэ дээр яг зүгээр таны зэрч ашмыг ойлгож байна. Гэхдээ таны үгэнд бол картел хуульдагч нар гэж хэлсэн шүү. Энэ дээрээ бас би эдийн засгийн сайтын үед бас бизнес эрхлэлтэй бас арай тэгж тодорхойлж болохгүй баг. Одоо дотоодын зах зээлээс гадагшаа гарах оролдлогыг хийгээч л гэдэг зүйлийг таны хэлж байгаа үнцгийг би бол дэмжиж байна. За хоёрдугаарт яг таны ам болгоноос одоо том шийдвэрүүдээр хүнд хилээд байгаа. Гэхдээ бодит ажил оруулж ирмээр байгаа юм сайтай. Та Монгол улсын одоо паспортыг хүчрэхэг болгож байгаа. Эдийн засгийн буюу хөрөнгө оруулалт татж байгаа байдлаар нь элчин сайд юм уу тэнд ажиллаж байгаа хүмүүсүүдийн ажлын үзүүлэлтийг дүгндэг болоо гэдэг энэ саналыг анх энэ саналыг би бас засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хилцэж яхад хэлж ирсэн. Бат цэцэг зайд хариулж ирсэн санагч байна. Энийгээ ингээд засгийн газар бодиттой ажил болгоод оруулаад ирэлтэй. Хэдүүлээ ингээд Харин би түрүүн зүгээр аль нэг аж ахуйн нэгж рүү хэлээгүй гэдгээ дахиад нотлоод хэлчихмээр байна. Энэ картел, монопол гэдэг байгаа чинь бол төрийн оролцоо асар өндөр байгаа тухай бид нар яриад байгаа шүү дээ. Энийг задлж энэ уул уурхай хамаарал хэд хамаарлалыг задлах ганц арга байна биднэрт. Илүү олон юм алга. Бодит амьдрал дээр манай энэ 250 мянган малчин өрх байна. 450 мянган хүн тэнд ажиллаж амьдарч байна. Энийг бид нар хөнгөн үйлдвэрээр дамжуулаад үн цэнтэй болгох арга бол өөрөө энэ эдийн засгийн монополыг арилгах боломж юм. Бид өөртөө байгаа зүйлийг л бүтээж, бүтээгдэхүүн болгож, үн цэн бий болгож ижил энэ шинэ эдийн засаг бий болох юм байл л дээ. Эннээсээ зүхтаагаад ах юм бол яг энэ монопол зах зээл одоо ингээл яг л төрийн юу байгаа үстэй. Бүх юм чинь бид харж байгаа шүү дээ. Энэ байдал чи ерөөсөө арилахгүй нэ. Нөгөө солонгорох, барих, урд хойд хөршийн тэнцвэр хадгалагдах нөгөө аюулгүй. За гантумсайдаа би үгэн таны хэлж байгаа юмнуудыг дэмжиж байгаа. Та яг сая нөгөө элчин сайдын томилгоо үед юм уу? Элчин сайдын яамдуудын томилгоон дээр наад зарчмаа оруулаад ирэлтэй нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаарт магадгүй эдийн засгийн түншлэлийн хэлцээрээ юм уу? Гадаад худалдааны энэ хэлцээрүүдийг дагж байгаа, хийгдэж байгаа энэ цаг үе дээр уг нь бид яг иж бүрнээр нь одоо хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих. За эргээд энэ дид үтцийн хөрөнгө оруулалтад төр хувийн түншлэлийг дэмжиж оруулж ирэх. Энэ багц хуулиуч хамтдаа орж ирвэл ихтгэл өмшил суух гэдэг. Өнөөдөр бид хэд шүү дээ. Яг энийг одоо ийм ганган хариултуудыг 8 сар сонсоо сууж байгаа байхгүй орж ирэхгүй шүү дээ. Тэгэхээр яг энэ хилцээртэй зэрэгцээ оруулаад ирээч гэдэг зүйлийг л одоо та нөхдөсөө гуугаад байгаа байхгүй. Хизээ бэлэн болох. Хилцээр явчлаа. Тэр араас нь хувийн хвшлэл дэмжих хуулиуд хизээ орж ирэх. Тэгээ хөрөнгө оруулалтуудыг татах хуулиуд хизээ орж ирэх. Бид өөрсдөөсөө шалтгаалх юм хиймээр биш үү. Тэгэхээр өөрсдөөсөө гэдгийг нэг талтаа бид төр гэж ойлгох хэрэгтэй. Өөрсдөөсөө гэдгийг хувийн хвшлэлтэй. Ер нь бол бизнесийн орчныг сайжруулах төлөвлөгөөг бол бид нар заавал хэрэгжүүлнэ. Энэ бол нэг хуулиар шийдэгдэх асуудал биш гэдгийг сайн зураг гишүүн хуульч хүний хувьд маш сайн мэдж байгаа. Бүртгэлийн хуулиуд байна, зөвшөөрлийн хуулиуд байна, цаашлаад татварын хууль байна, нийгмийн даатгалын хууль байна. Гэх мэт их олон хуулиас хамааралтай. Маш олон оролцогчтой бизнес рүү хөрөнгө оруулж болохгүй гэсэн олон хаалтууд байна. 40 хэдэн салбарт 40 хэдэн төрлийн үйл хэрэгт одоо хөрөнгө оруулалт оруулахыг хоригломж гэдэг юм уу те. Тэгээ энэ дээр бол бид нар яг төлөвлөгөөт ажлуудаа төлөвлөгөөнийхөө дагуу хийнэ. Удахгүй энэ асуудлууд Монголын парламентаар хэлэлцэгдээд явнаа. Би яг зүгээр энэ агуулгын хувьд бас нэг дотоодын зах зээлийг бас тэлэх бидэд гадаад зах зээл рүү гарах энэ агуулга талаасаа бол ерөнхийдөө бас эрэлхийлэх ёстой, явах ёстой гэдэг дээр бол зарчмын хувьд байгаа.
Тэгвэл яг зүгээр өнөөдрийн энэ хилцүүлэг явж байгаа хандлагаа бидэд бас хаана өөрчлөё гэдэг би уриалгыг нэгдүгээр хэлмээр байгаа. Уг асуудлын сайн муу талыг дэнслээд ийм давуу тал байна. Ийм одоо боломжлол байгаа. Бид болгоомжлыг ингэж гítэлж гарах гэж байгаа гэдэг зүйлээ төвшөнд нь бас танилцуул сурмаар байна. Түүнээс биш одоо л дэлгэрэнгүй яриа гэдэг зүйлэр биш. Ерөнхийдөө бид нэлээд дэлгэрэнгүй ярьсан өнөө орж ирдэг болмоор байна. Олон нийттэй, бизнес эрхлэгчтэй ойлгуулдаг болцсон өнөө бас орж ирмээр байна. Тэгэхээр энэ хандлагыг бас нэг анхаарч авч үзмээр байна. За хоёрдугаарт яг зүгээр эдийн засаг төсвийн орлого бас тийм таатай биш байна. За ерөн хувийн хвшлийг дэмжих бизнесийн зээлийн олдоц муу байна. Зээлийн хөө өндөр байна. Ажил хүчний хомсдолд орчоод байна. Дид үтцийн хүртээмж нь муу байгаа. Энэ дээр зүгээр манай хувийн аж ахуйн нэгж байгууллагуудын бэлтгэл гэдэг юм уу цаашдаа өсөж томрох тэр болцоо хэр байх юм бол доо. Энэ дээр бол одоо яг зүгээр төр засаг бас анхаарна үз. Түрүүн бас олон хүмүүсийн одоо ярианд бас гарлаа. Биднес гэдгийг зөвхөн хувийн хвшил гэж хэлээд байна. Биднес хамаарна гэд. Биднес гэдгийг хоёр ангилж авч үзэх ёстой. Нэгдүгээрт хувийн хвшил бэлэн байхаас гадна төр өөрөө бэлэн үү? Төр энэ хувийн хвшлийнхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тэр суур дид үтцийн асуудал болон бизнес эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгч чадж гинүү гэдэг дээрээ бас нэг маш хурдтай маневртай шийдвэрүүд гаргамаар байна. Тэгээ яг энэ Евразийн хилцээртэй зэрэгцээ дуг нь бизнесийг дэмжих тэр хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих, төр хувийн хвшлийн түншлийг дэмжих ч байт юм уу. Ийм хууль эрх зүйн орчнуудаа цуг оруулж ирээд явбал биднэрт бас жоох ихтгэл өмч төрөх гээд байна. Тэр хуулиуд нь хизээ орж ирэх, хизээ одоо бас үнэхээр Монголын зах зээл дээр бас хөрөнгө оруулахад боломж гарах гээд байна гэдэг сэтлийг мэдрээд байгаа мөртлөө тэр хөрөнгө оруулж ирэх эрх зүйн орчин бүрдэхгүй юм байгаад байна гэдэг бол одоо харамсалтай. Тэгээд энэ альва зүйл дээр энэ бизнесийн төлөөллийг хийлж байгаа танхим байт юм уу, мэргэжлийн холбоодууд бас яг одоо бас ойлголтоо нэгтгэмээр байна. Тэгээ одоо яг зүгээр бизнесийн юунаас хамтын удирдлагын байгууллага яг зүгээр ерөнхийлөгч нь дэмжиж байгаа гэдэг байгаа бол учраас энэ аж ахуйн нэгж байгууллагуудын реакцийг харахаар ч бас их сонин үзэгдлүүд байгаа байхгүй. Энэ дээр танхим өөрөө бас ажилламаар байна. Энэ бизнесүүдтэйгээ ажиллаад ийм байгаа ингэнэ гэд. Түүнээс биш бүх хэрүүлүүдийг ингээд төрийн институтээр авчирж одоо ийм зүйл рүү ингээд оруулж ирээд байгааг бас цаашдаа бас манай танхим анхаараач ээ. Ер нь шаардлагатай бол энэ хууль эрх зүйн орчноос бүрдүүлээд энэ зүйлүүдээс улс төрөөс хараат тус байдал руу орохын чиг хандлага руу ормоор байна. Тэгэд ийм зүйлүүд хийхдэггүй бид их л ерөнхий юм яриад би биенээ жоохон нэг чимхэж аваад ийм зүйлүүд байна. Тэгээд асуудлуудыг хэдүүлээ бодиттой харъя. За тэгээд ганц төмөр сайдыг гэлтгүү ер нь засгийн газар өмнөх тэр EPA буюу эдийн засгийн түншлэлийн хэлцээрүүдэд бас нэг дүгнж үзье. Мэдээлэл өгье. Юун дээр алдсан. За цаашдаа эдийн засгийн хөгжлийн яамны яг энэ чиглэлийн асуудлыг авч явах хүмүүсүүдэд доктортой ажиллавал энэ чиглэлийнхаа боловсон хүчнийг сайн бэлд ой санамжаа ерөөсөө алдаж болохгүй. Өмнөх зүйлүүд дээр чи хинч хариулж чаддгүй шүү. Өмнөх зүйлүүдийг байгуулж ирсэн процессыг хинч мэддэггүй. Тэнд юу явж ирснийг хинч хариулж чаддгүй. Тэгэхээр манай энэ төрийн ой санамж энэ хэсэг дээр ингээ алдагддаг учраас бид дандаа алдаа гардаг. Тэгээд дэлхийн худалдааны байгууллага, дэлхийн оюуны өмчийн байгууллага дээр энэ хүн хүчээ нэммээр байна. Тэнд чин бас энэ олон зүйлүүдийн бас мэдээлэл авч бас энэ бизнесийг гадаа зах зээл дээр яаж гаргах уу, яаж хамгаалттай гаргах уу гэдэг зүйлүүд чи яригдана. Тэгээ бид эдийн дотоодын нэг хідэн үндэ найдаад институт нь бэхждэггүй нэг газар байгаад байдаг, газар нь одоо байнга өөрчлөгдөж идэг, ой санамжаа мэддэггүй ийм зүйлүүд байгаа учраас энэ дээрээ бас одоо хаа ханаал